За сайн байна уу та? Сайн байна. Галаа захирлаа өөрийг нэг тооч танилцуулах уу? За жинхэнэ гал удрах. За би чинь 53 дугаар сургууль 10 жилээ төгсөөд тэгээ Монгол Улсын их сургуулийн физикийн анги төгсөөд тэгээд дараа нь Төв аймгийн 1-р 10 жилд физикийн багшаар ажлын гараа эхлээд за хөдөө аж ахуйн дээд сургууль бас физикийн багш, дараа нь боловсролын хүрээлэн дээр дэмжлэгийн ажилтан. 84-р сургуульд одоо сургалтын менежер. Тэгэхээр өөрөөр хэлбэл хөдөөнөөс нэглээ хөдөөгийн сургууль, хотын сургууль, дээд сургууль, хүрээлэнд ингээ ажиллаад Монголынхон бүх боловсролын салбарт ажиллаж үзэж байгаад Япон яваад Японд Ямагатагийн их сургууль магистр хамгаалсан боловсрол судлаар. Анх та явахдаа ямар шугамар явсан? Анх Японы засгийн газрын тэтгэлгээр. Момбо шугамар явсан юм тийм. Момбо шугамар нөгөө teacher training гэдэг 1.5 жил, хагас жил Японд үзээд 1 жил Кинкис мэрэгжил дэвшлэлэх, багшийн мэрэгжил дэвшлэлэх. Тийм би нөгөө яриан дундуур бас уучлаарай. Энэ нөгөө шинэ Монгол гэдэг одоо Япон сургалттай Монголын мундаг сайн боловсролын ерөнхий боловсролын сургууль, дээд сургуультай бас байгаа. Коллеж байгаас. Тэрний захирал гал бадрахтай ярилцж байна. Тэгээд галаа захирал анх Момбо шугамар хэдэн онд очсон гэсэн үг? 95 онд. 95 оны 10 сард очсон. Эндээс явхдаа яаж явж исэн тэр үед? За эндээс яваад Бээж орж исэн. Бээж орно те. Бээж ороод Бээжинд солилцоод суугаад тэгээд Токио орж исэн. Тэгээд Токиод очиод Наритад нэг хонцоод маргааш нь Шинкансайн нэрлэн байна да. Одоо яваал Синдад очиж исэн да. Тэгэл Синдад тэгэд нэг жилийн юу гэхээр багшийн юу хин Кинкүсээ юу гэж явах вэ? Teacher training буюу багшийн мэрэгжил дэвшлэлэг. Багшийн хэдүүлээ явж исэн? 5 л явсан Монголоос. За одоо энэ орчлон сургуульд ажиллаад байгаа 1-р сургуулийн математикийн багш, 24-ийн физикийн багш Батболд бас энэ Сэлбгээ сургуульд захирлын гэдэг. За тэгээд би тэгээ өшөөний 2 багш нэг 2 хүн байсан. Шалгуурыг яаж хийжсэн? Тэр үед боловсролын яамн дээр англи хэлний шалгалт авч ирсэн. Тэгээ тэр нь нөгөө анхных л да. Ерөнхий боловсролын сургуульд ажилладаг багш нараас жилд нэг 5 багшийг энэ мэрэгжил дэвшлэлэгт сургая гэдэг. Тэгээ байгалийн ухааны багш нар болдог юм уу? Тийм байна. Одоо ингээ харах юм бол манай тэр жил чинь бараг л тиймэрхүү л байсан. Гэхдээ сүүл рүүгээ энэ англи хэлний багшч явж исэн. Манай одоо дүүнер тэр Ко2 гэдэг ирж байгаа хүмүүсийг харахаар Японд сурж исэн хүмүүс ирж исэн. Янз янзын хүмүүс ирсэн. Эхлээд бол тийм байсан юм байна. Тэгээд ер нь сая ярьж байгаад буцаж ирээд бас нэлээд амжилттай ажилласан хүмүүс байна уу юу? Тэр үедээ шалгуур бас өндөр байсан юм байна тийм. Шудраг гэх юм уу? Шудраг. Тэгээ өндөр байсан. Та англи хэл яаж сурч байсан? Би одоо англи хэлгүй байсан. Тэгээд 84-р сургуульд би сая сургуулийн менежер хийж авах үед маань Ричард гэдэг нэг Канад хүн л дээ. Манад нэг гадных нэг шашны байгууллагаар шидэм цагаан цамцтай нэг залуучууд ирж заадаг байсан шүү дээ. Тийм одооч байдаг бах те. Тэд нар ирж зааж тийм залуу ирж байгаа тэр багшийг ирсэнтэй холбогдуулаад өөрийнхөө багш нарт сургалт аваад 7 хоног нэг цаг 30 минутаар нэг удаа оруулъя гэдэг юм санаачлаад. Тэгээ бид нар ч уг нь 20 хэд 30 орж исэн юм да. Тэгэл ганцаараа би нэг сарын дараа 2 сарын дараа би ганцаараа үлдсэн. Тэгээд 8-7 хоногийн дараа тэгээ би тэр хүнээс салаагүй. Яг тэр цаг дээр би ороо суучдаг байсан. Тэгээ манай тэр багш дараа нь Ричард гэдэг энийгээд ярьдаг гэсэн. Өөрөөс тэ ядаргаатай байсан нэг амарчаасаа гэж бодоод ороод ирээд ганцаараа бүлтийдэл сууж идэг байсан гэдэг. Тэгээ орохгүй гэлтэй байсан. Нөгөөдөө чи хариуцлагатай юм чи бас тий. Тий, нөгөөдөө хариуцлагатай тэр нь тэгээд яг цагт нь зооцсон байсан. Тэгээ орж ирээ битэрч ярих гэж. Гэхдээ нөгөө ганцаарчилсан болчихдохгүй нэг мэдсэн. Бүр ганцаарчилсан багш болчихж байгаа юм шиг. Хоёр багштай болсон юм шиг. Тэгээ хоёр багштай юм шиг болсон. Тэгээ нөгөөд чинь нөгөө бэлдэж ирсэн. Тэд нар чинь тийм яг мэрэгжлийн мундаг багш нар байгаагүй маас. Нэг сайхан ярьдаг л юм хүмүүсээс. Тэгээд жоохон бас жоохон өсөглөн дүү явдаг байсан. Тэр бас ингээд хараад хад би гэртээ энэ тэр дагуулж чи бууз муу хийж хоол моол идэхээр айгуу гоё идэж уугаад. Тэгээ залуу хүн хөөр хийдэг. Тэгээд би надаас залуу байж байгаа ш тэр чинь идтэй залуу. Тэгээд би тэр чинь эхнэр хөвгтийн тэргээд би англиар ярина. Нөгөө нэг заалгаж байгаа ямаараа. Ижил явж ийсэн. Тэгээд миний англи хэлч гэж юу байх вэ гэдэг юм байсан. Гэхдээ тэгж хичээсний үр дүнд эзэн хичээвэл нөгөө заяа хичээнэ гэдэг үгэл би тэр нэг ганцаархнаа үлдсэн чи тасалж болно шүү дээ. Тэгээ хичээсэн эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг шиг заяа ничээгээд F5 юм байл гэдэг чинь. Тэгээд юу би Синдай ер нь анханасаа таны очиход хэдэн монгол байсан?
Намайг очих үед барьжаа ихч байсан да. Нэг л хүн байсан. Тэг нэг л хүн гэсэн үг. Тэгээ би Синдад яагаад олон монголчууд сүүлд нь бас нэлээ олон цуглараад яатсан яагаад их очсон бэ гэдгийг би бас ойлгохгүй. Хувийн сургуулиуд энэ төрөөс их байсан юм шүү. Хэлний. Хэлний хувийн сургуулиуд их байсан. Тэр нэг UK гэдэг багштай English Center гэдэг нэг тэр UK багшаас Монгол дээр хүүхдүүд бас нэлээд авч явсан. Тохоку Сэмонгакко гэдэг бас нэг мэрэгжлийн сургууль. Тэр сургууль бас Японыхаа юмд аваад тэгээд тэд нар манай шүтист нэг ийм анги байсан юм аа. Инженерийн орчуулагч гэдэг. Байсан. Инженерийн орчуулагч гэсэн. Тэрэн дотор англи хэлний орчуулагч, японы хэлний орчуулагч гэдэг байсан юм шиг. Тэрний японы хэлний ангид сурж исэн хүүхдүүдийг хэлний сургууль руу манай шүтисийн тэр мэрэгчлэр явуулаад нэг жил явуулчаад хүрээд ирэхээр нөгөө жилийн тооцоод гэтээ хэлний сургууль явуулж байгаа юм чи. Тий. Тэгээд ирэхээр тооцоод ингээд өгөндөг. Тэр шугамар атсан хүмүүс буцалгүйгээр яг шүтисээс дипломт аваад тэгээ үргэлжлээд ингээд суугаад тэгээд өөр одоо 20 жил болсон залуу байж шүү дээ. Манай Эрдэнэ 7 энэ төр Синдад байж байгаа бүр амьд түүх болсон залуу байна. Юу тэгээ би Синдаг яагаад тэгж их олон болсон юм бол нэг шалтгааны сонирхоод байна л да. Шалтгаан Монгол хүн маш сайхан таарна. Цагаагаар гоё шүү. Цагаагаар маш гоё. Тэгээд гоё сэрүүхэн. Тэгээд хотн нэх гоё цэлгэр. Тэгээд тайван. Тэгэл ер нь гол нь цагаагаар да. Цагаагаар бас чухал уу? Одоо маш чухал тийм. Япон би Ямагата гэдэгт байсан байхгүй юу? Би яг үндсэндээ эхлээд тоохоогүй их сургуульд очиод хагас жил Японы хэлний сургуульд сурчаад тэгээд дараагийн 1 жилийн мэрэгжил дэвшлэлхийг Ямагатагийн их сургуульд хийжсэн. Тэгээд нөгөө Зао гэж нэг уул Японч ингээд Хоккайдогоос эхлээд Кюшү хүртэл ингээд урт сунц зарлаж байж шээ. Яг тэрний ингээд голоор ингээд том нурууд яваад байгаа шүү дээ. Альпин нуруу, юунууд нуруу гэдэг чинь ингээд явж идэг. Тэн дотор яг манай Тохоку Сенда Ямагата хоёрын хооронд нь холбогддог нэг Зао сан гэдэг чинь нэг уулыг хэлдэг шүү. Зао уулта. Тэгээд тэр уулаа ингээд голоор нь доогоор нь түнийлэр ингээд холбогдсон байж идэг. Хэд хэдэн газараар л да. Тэгээд яг тэр түнийл холбоол яг түнийл дунд явж хахад та Ямагата аймгаас Мяги аймаг руу орлоо. Ямагата гэдэг нь бүр түнилийн дотор дон гэж дуурдаг байхгүй одоо сүүлийн татвар матвар нь өөр болдог гэж магадгүй нарийн. Гэхдээ би Ямагатад очиход зөвхөн уулын цаанд гарахад би юу хэлэх гээд нэг үз. Амар халуун. Зундаа айгүй халуун ингээд тойрцоо уулын дунд. Уулж юм хасдаг байхгүй. Яг тийм уулын дунд байхад нөгөө салхины урсгалыг хасч чинь хааш чинь. Нөгөө талаас Синдач нөгөө далаа яг номхон далаа талаас ирж байгаа гоё тэр далаа зөөлөн юм орж ирнэ. Тэгээд энэ нөгөө баруун талдаа уултаа болохоор тэр уулан талаа 100 халуун биш үү? 100 халуун биш. Ястай гоё газар юм байна. Тэгээ өвөлдөө тийм их цас орохгүй. Тэр уулын цаанаа нь хоёр л Ямагата их цастай гэж байна. Бангийн цастай. Тэгээд тэр түнийл рүү орж шít бид нар цасан донд явуулаад машинтай түнийл рүү ороод автосан дөрөв нөгөө тал гараад ирэхэд зөв зүгээр. Ялгаа тавьчихсан юм шиг. Тэгээд юу би бас ингэж бодоод байна л да. Та нар тэгээд тэндээ төгсөөд одоо тоохог их сургууль төгсөгчдийн клуб гэж хизэнээс байгуулсан байна. Төгсөгчдийн холбоо гэж байна. За тэр 3 жилийн өмнөөс байна уу? 4 жилийн өмнөөс байгуулагдаад тэр нэг намайг анх очиход байсан Даржа доктор гэж байгаа. Даржа гэдэг их сургуулийн химийн багш л да. Тэр Даржа багш тэргүүнээр нь байсан. Тэгээд намайг яг очиход Даржа багш байсан. Тэгээд яг цуг очинд Батхүү гэж одоо бас их сургуулийн хим биологи. Хатаа цуг очсон юм. Би тэр цуг очсон. Гэхдээ Батхүү бол хуваарь очиж ирсэн. Би бол улсын зардал гэдэг Японыхаа сургууль дээр сураад тэгээ Батхүү маань сүүлдээ харин Монбошогийн тэтгэлэгтэй оюутан болж яваад би болохоор эхэлж 1.5 жил сурчаад магистртаа орсон чи би хувийн зардлын оюутан болоод эсрэгээр тэгээд би чи бүр хэцүү зовно гэдэг шиг юм эхэлсэн. Эхлээд тэтгэлэгтэй байжгаад юу руу орохоор тэтгэлэг болох хэцүү. Эсрэг бол зүгээр байдаг байхгүй. Зүгээр тий. Тэгээд юу саяны холбооны гол үйл ажиллагаа нэг. Холбоо бол ийм л байгаа юм. Одоо тэгээд 2 жил болоод сая ковид энэ төр таарад явж байгаа. Сая 22 онд бид нэр ахаад холбоогоо шинжилсэн. Шинэ удирдлага гаргаад тэгээд намайг холбооны тэргүүнээр тавьсан л да. Тий. Тэгээд би чинь бол Ямагатад магистр сурчаа тоохоогүй их сургуультай буцаж докторантуртаа сурсан байхгүй юу. Тэгэхдээ би Ямагатад амьдраад байсан. Ямагатагаас Синда хоёрынхоо хооронд галт тэргээр яваадс нэг цаг гараа явдаг байхгүй. Гайгүй юм тий. Тэгээ уг нь гайгүй.
Тэгээ нэг гоё чимээгүй галт тэрэг хичээл хийгээд их гоё. Галт тэрэг нь номын сан байлаа шүү дээ. Яг нэг ингээс хүмүүс нөх орж ирдгүү тийм газар газар юм. Тэгээд ингээд нэг чимээгүй юм. Галт тэргийн дотор нь цөөхөн үнэтэй. Тэр цагаа тааруулаад суучил айгуу гоё. Тэгээд хөл дээрээ юм уу ингээд галт тэргийн ширээг босгоод компьютераа тавиад суухад нэг гоё явдаг галт тэрэг. Явдаг номын сан тий. Тэгээд явдаг номын сан. За тэгээд тэр төгсөгчтэй холбоо юу хийдэг вэ гэвэл бид нар тоохоогүй их сургуулийг сурталчлах гэж байна. Сая энэ 22 онд чи манай тоохоогүй их сургуулийн 117 жилийн 115 жилийн байхгүй. За тэгээд гадаад оюутнууд гадаадд улсаа ингээд сайн сурталчлая гэсэн. За тоохоогүй их сургуулийг сурталчлаа. Тоохоогүй их сургууль орё гэсэн хүүхдүүдийг бид нар их сайхан нэг багш нартай холбож өгч байна. Сая хүүхдүүд олон байна. За одоо тэгээд 4-6 гарч ирж байна. Болохоор юм байна. Болохоор юм байна. Гэтэ нөгөө хүүхдүүд чинь шалгуураа хангана. Тийм шалгуураа хангас яг нэг мэрэгжлийн сая бид нар шинэ Монгол технологийн дээд сургууль байгаа шүү дээ. Манай дээд сургуулийг төгссөн нэг номон гэдэг охиныг тийм механик инженерээр ингээд өөрөө бас нэлээд сайн хөдөлж байгаа гэдэг очсон. Бид нар сургуультаа сайхан танилцуулаад тэгээд тэр охины маань очингууд тэнд байж байгаа манай тоохоогүй их сургууль төгсөгчдийн сэндаадах жинхэнэ бас нэг хэдэн хүн байгаа шүү дээ. Энэ холбооч эндээ бол гишүүнчил хөрөлцмөр явж хэдэн хүн байна? Гишүүнчилд бид нар ингээд төгөөд үзэхээр нэг 70-80 хүн байх шиг байгаа юм. Тэгээ одоо яг идэвхтэй нэг 30-аад хүн байна. Бас сайн байж тээ. Сайн. Тэгээд энэ дотроос нэг тэргүүлэгч гишүүн нэг 9 гишүүн байна. Тэгээ 9 гишүүнийхээ 5 нь Монголдо 4 нь Японд очих гэж. Тэд нартайгаа ингээ имэйлээр ярилцаад. Өдөвлөг байх. Бид нар ч одоо ингээд онлайн хөгждөг шүү дээ. Захимч. Тэгээд сайхан энд ингэ сууж байгаа л нөгөөдөлийгээ лекцээр хараад хоорондоо яриа. Ер нь цаашдаа энэ холбоо ер нь та ямар шүү хэлбэрээр ер нь ямар нэг ирээдүйн төсөөлж юм уу? 5 жилийн дараа ч юм уу? Тийм тэгэл яг төгсөгчдийн холбоо ямар байдгүй яг л тиймд байгаасаа гэж бодож байна. Тэгээд нүдтэй ингээ явуулаад тий. Оюутнууд явуулаад тэгээд тэндээс профессорууд ирж байгаа ш тоохоогүй их сургууль чинь Навлын шагналтанд дөрвөлдсөн сургууль. Тэгээд тэр нар маань ингээд ирэхэд би тийш нь юу гаргачих болдог. Бид нар тэр хамтарсан судалгаа энэ төр хийх. Их сургуулиудаа Монголынхаа их сургуулиуд холбож өгөх. Оюутны явуулна бас эрдэмтэд ер нь нэлээд амбицтай юм аа. Тийм. Хэрвээ хэрэгжиж чадвал бодоод байгаа энэ юм гоё. Тэр байтугай би өөрөө Сэнда хотод Камей Зайдан гэж байдаг. Камей фаундейшн аахгүй. За тэр Камей гэдэг чинь Сэнда хотын хамгийн Сэнда хотоос хүмүүс нь гаргасан бензин колонктой тэгээд янз бүрийн аялал жуулчлалын хийдэг тийм том компани байна. Тэгээд тэр компани хүмүүсээс би намайг тоогоогүй сурууд докторт сурч байхад тэтгэлэг өгч ирсэн юм. 6 ман гэдэг чинь одоо 60,000 yen их мөнгө шүү дээ. Тэг их мөнгө шүү дээ. Тэгэхээр тэр мөнгийг бас тийм авдаг юмын тэдэртэй холбоод Монголоос ирсэн хүүхдүүдийн тэтгэлэг өгдөг юм нь бүтүүл бид нар бүр зоригтой хүүхдүүд явуулж чадах байхгүй юу? За баярлалаа.